40 гаруй жил дундуур 500 жил өөр хаймдлыг зориулж соёл урлагийг сургууль 21 жил одоо Монголын ирээдүйн сэтгүүлчдийг хийдэг тэр үс 20 гаруй жил ажилласан соёл урлагийн сургууль, өрсөлдөөний дэд сургуулийн багш, уран сэтгүүлч, Монгол Улсын соёлын төвийн ажилтны сэтгүүлч. Цаг үеийн багшийн маань одоо Шавнар за 42 одоо сэтгүүлчин анх удаа Монгол одоо мөсөн болон ясан, модон, за элсэн, чулуун сэтгүүрийн 5 төрлөөр одоо сэтгүүр маань өгч байгаа харуулж байгаа үзэсгэлэнгээ гаргаж байгаа. Тэгээд энэ сайхан мэдээллийг та бүхэн одоо танилцуулж байна. За тэгээд одоо хөдөлгөөний хурал ирсэн зочдтой та бүхэн танилцуулъя. За энэ зөв гарт одоо манай бидний багш Монгол Улсын соёлын төвийн сэтгүүлч цаг үеийн багш байна. За ингээд цаг үеийн багшийн маань цаатад одоо манай багшийн маань шав одоо соёлын төслөөрийн сүлжээ сэтгүүрийн багшаар ажиллаж байгаа сэтгүүлч, уран сэтгүүлч Эрдэнэ Лиг үлдээсэн байна. За миний баруун талд та харж байна. Энэ хүн бол одоо Монгол одоо өссөн сэтгүүр, элсэн сэтгүүрийн одоо урлагийг хөгжүүлэх одоо улсаас олон удаа медалийг Монгол одоо та бүхэн харж байгаа Монгол авчирсан ийм одны шамныг бэлдэж байгаа сэтгүүлч тавд орж ийм сэтгүүлч байна. Өссөн элсэн сэтгүүлч юм байна. За түүний цааталд одоо манай багшийн шамныг нэг удаа 5 төрлийн сэтгүүрийн нэг бол чулуун баримтыг одоо одоо та бүхэн харж байгаа Монгол орчин үеийн сайн чулуун баримтуудыг хийж байгаа тэр баримтууд хийж байгаа чулуун сэтгүүлч төвшин жагныг чулуун сэтгүүлч маань ийм үйлдвэртэй бид хүн та бүхэнд өнөөдрийн гарч байгаа үзэсгэлэнгийн талаар мэдээлж өгч байна. За өнөөдрийн үзэсгэлэнг манай багшийн 100 гаруй шав байдаг. Түүний дотроос одоо яг өмнөдөө хийж байгаа 42 сэтгүүлч анх удаа энэ үзэсгэлэнгээ гаргаж байна. За тэгээд энэ үзэсгэлэн маань уран зургийн галерей 11 сарын 2-ны 15 цагаас нэг одоо 3 өдөр ийм үзэсгэлэн гарах болно.